Сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ эрдэмтдийн шинээр нээж илрүүлсэн эксо гариг буюу харийн гаригийн талаар мэдээллийг хүргэе. Сүүлд нээсэн энэхүү гариг нь дэлхийдээ ойролцоо хэмжээтэй ба биднээс ердөө 72 гэрлийн жилийн зайд оршдог юм байна. Хэдийгээр K2-415b хэмээх энэхүү гариг нь бидэнд хамгийн ойрхон орших эксо гариг биш боловч сансрын хэмжээгээр авч үзвэл бидний ойр орших хөршүүдийн нэг юм. Учир нь K2-415 систем нь өөрийн гэсэн гаригтай хамгийн сэрүүн бас масс багатай нарны систем цооцогдож байна. Тодруулж хэлбэл K2-415-аас сэрүүн бөгөөд өөрийн гэсэн гаригтай одод гэвэл ердөө 4 ширхэг л байдаг юм байна. Эдгээрийн нэг нь TRAPPIST-1 ба энэ нь 7 гаригтай гэдэг нь тогтоогджээ. Улаан одод нь манай нарны төрлийн одыг бодох юм бол илүү сэрүүн бас хэмжээний хувьд жижиг байдаг. K2-415 одны гадаргын температур нь Цельсийн 2900 градус бөгөөд үүнийг нь манай нартай харьцуулбал манай нарных Цельсийн 5480 градус байдаг билээ. Хэр их эксо гариг илрүүлнэ төдий ч нэ бид оддын системийн талаар мэдлэгтэй болох бөгөөд амьдрал байж болох эксо гаригийг илрүүлэх боломж нь нэмэгдэх юм. K2-415b гариг нь одныхоо амьдрал байж болохоос бүсэд нь оршдоггүй бөгөөд энд нь шингэн төлөвт ус орших боломжгүй ажээ. Энэ гариг нь өөрийн одтойгоо хит ойр тойрдог учраас ердөө дэлхийн 4 өдөртөө тэнцвэц хугацаанд одыгоо нэг бүтэн тойрдог аж. Гэхдээ энэ нарны системд амьдрал байж болох үс гариг одыгоо тойрон явж байх боломжтой юм. Учир нь одоогоор зөвхөн ганцхан гариг илрүүлэгдэж байгаа ч өөр дахиад гариг байхгүй гэсэн үг биш ажээ.